Сая яг энэ одоо энийг эсэргүүцээд талбайд бас тодорхой арга хэмжээ зохион байгуулж байгаа хүмүүсүүд маань үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэрэн тэргүүнтэй уулзсан. Тэгээд тэр нь одоо уг асуудлыг үндэсний аюулгүйн зөвлөлөөр хилцээ гэдэг тохиолдолд хүрсэн гэж би ойлгосон байхгүй. Тэр зөв. Тэгэхээр үнэхээр одоо ингээд хугацаанд дуусаад ингээд өнгөрчих юм бол бид нэр яг цөм хэсэг рүү одоо нэг гол баялагийнхаа гол агуулгатай хэсэг рүү орох гээд байгаа байхгүй. 24 онд орлого нь нэг 2.1 тэрбум доллар байсан бол одоо 4.9 тэрбум доллар болсон байна шүү дээ. Тэр чинь орлого нь 2 дахин нэмэгдэж байна гэдэг чинь ашигтай хэсэг рүү орсон гэсэн үг. Тэгэхээр энэ үед л бид нар гэрээгээ сайжруулж авах болохгүй. Ялангуяа тэр чиний асуугаад байгаа зээдийн асуудал чинь бол угаасаа Монгол улсын их хурл 21-р тогтоол биш 21 онд 103 дугаар тогтоол гаргаад хүчингүй болгочихъя байхгүй. Өөрөөр хэлбэл дубан гэрээ хүчингүй. Тэгэхээр тэр хүчингүй болох ажлыг засгийн газар хийх ёстой. Монгол төрийн шийдвэр шүү дээ. Хурлын шийдвэр. Тэгэхээр эндээ л одоо засгийн газрын анхаарч нөгөө талдаа за их хурл маань ингэ шийдчихээ. Тэгээ нөгөө талаар Монголын шүүх бас шийдсэн байхгүй. Сайхан бэлэг захирамжаар шийдсэн буруу байна гэдэг. Энэ чинь маш ойлгомжтой асуудал байгаа байхгүй. Энийг бол ер нь шийдэхэд ер нь сэтгэл дутж байна гэсэн үг. Зүтгэл гаргаа явуучих юм бол энд ямар ч асуудал байна. Өнөөдөр хөөрхий тэгээд манай ард түмийн төр засах юм ингээл те. Тэгээ энийг чинь далимдуулээд байна шүү дээ. Манай иргэд ингээд нэг 5-6 хүн талбараа явуулчихад өөрсдөө яах ч байгаа байхгүй юу? Хов хичээгээд. Тэгэхээр яаж тэр 5-6 хүн дэрийг шийдэх юм? Нөгөө талаараа энэ ялангуяа засгийн газрын тэргүүн ач холбогдол гэж тэр их хурлын шийдвэр энэ төр хэрэгжүүлэхгүй байх юм бол яаж энэ асуудлыг шийдэх юм? Тийм учраас бол сэтгэл зүтгэл дутаад байгаа учраас энэ асуудал бий урагшлахгүй байна гэж ингэж л хараад байгаа юм. Тэгэхээр одоо ингээд хугацааг дуусгачих юм бол тэгэл өнгөрнө шүү дээ. Боломжгүй болно шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бас хурлаж байгаа юм чинь бас сэтгэл найдвар байна уу гэж хандив. Харин би ч гэсэн тэгж одоо бас итгэл яг гэвэл тэр тэмцэл хийж байгаа улсуудад бол бас үндэсний аюулгүй зөвлөлөөр хилцээ гэж амарсан юм байна гэж би ингэж ойлгосон. Тэгэхээр бас энэ дээр тодорхой шийдвэр гаргаасаа гэж ингэж л хүлээж байна. Энд ч ерөөсөө энэ баялаг байна шүү дээ. Одоо та бүгдийн энэ иргэдийн хүсэж асуудлыг шийдэх баялаг байхгүй юу? Нэг жилд гаргаж байгаа хэмжээ 17-18 их 80 төгрөг. Монгол улсын төсвийн тал гэсэн үг шүү дээ. Энэ мөнгөөр цалин 3 дахин нэмж болно. Тэтгэврийг 3 дахин нэмж болно. Тэгэхээр та нарыг ад жаргалтай амьдруулах мөнгө хаана вэ? Тэнд чинь дэлхийд ийм орц 2 хүн байдаг байхгүй юу? Нэг нь Индонезид бий, нэг нь Монголд. Гэхдээ хамгийн том орд нь Монголд байдаг байхгүй юу? Тэгээ бурхны бэлгээсэн энэ баялгаа бид нар ингээд гадныхан талтчаад өөрөөсөө ингээд гондоо царайлаас байгаа дэж болохгүй л дээ.